яг манай нөөц бол хангалттай байгаа. Нөөцийн махыг бид нар одоо бүр сүлжээ дэлгүүрүүдээр ч гаргаж байгаа. Гол асуудал хэрэглэгчд маань өөрсдөө шинэ мах авъя гэдэг. Тэгээд одоо нөгөө нийлүүлэгчд маань 4 сараас эхлээд нөгөө бордсонд хийжсэн шинэ махыг зах зээл 30 өхрийн махыг 30 мянган төгрөгөөр нийлүүлээд ирэхээр нөөцийн махны үн бол би нөгөө үнийн сүүлд жоохон нэмэгдсэн шүү дээ 10 мянган энэгээр байдаг нөгөө талдаа шинэ мах гэдэг чинь хэрэглэгчийн өөрөх нь сонголтын асуудал болж байгаа. За энэ жил бид нар 6 сараас эхлээд нөөц бэлтгэлийн ажлаа эхлүүлээгээд арилжааны банкуд болон махны нөгөө нийлүүлэгч байгууллагуудтай уулзаад одоо гэрээнийхээ ажилд орж өөрөөр хэлбэл эх жилийн одоо 2 сараас эхлээд гаргах нөөцийнхөө хэмжээг нэмэгдүүлээ илүү одоо үнэ барья гэдэг ийм агуулгаар явж байгаа. Яг нь энэ махны үн нэмэгдэж байгааг гол үндсэн суурь шалтгаан бол Монгол улсын махны экспорт бас сайн байгаад л холбоотой. Энэ нь хөдөөний иргэдтэй үл айгүй таатай одоо малчин бол их таатай үн өндөр махных нь үн өндөр байгаа, малынх нь үн өндөр байгаа ийм хоёр талтай л зүйл. Тэгэхээр бид нар энийг тогтворжуулах энэ чиглэлээр л эрхчлэлийн ажлыг хийж байна. Одоо бид нар эх 7 хоногоос эхлээд эх өвлийн буюу 9 сарын 15-наас нийлүүлэгдэх нүүрсээ одоо дотооддоо нийлүүлэх хүн байна уу гэсэн сая